дараагийн мэдээг танилцуулъя. Япон улсаас бүгд найрамд Солонгос улсыг зорих жуулчдын тоо нэмэгдэж байгаа юм байна. За тэдний гол зорилго нь Япон улсаас будаа худалдан авах зорилгоор энэхүү тус улсыг зорих нь нэмэгдэж байгаа юм байна. За Японд цагаан будааны үн өсөж байгаа. Тийм учраас Японоос будаа худалдан авахар Солонгосыг зорих жуулчдын тоо нэмэгдэж байна гэдгийг Солонгосын жижиглэнгийн худалдааны салбарын лав гарагт мэдгдсэн байна. Японы зуулчид сүүлийн 7 хоногт Сөүл хотын супермаркетуудад бол тэрэгцрээ будаагаар дүүргэж тэдгээр будааг бол авч явах нь оширсон гэж мэдэгдэж байна. За энэхүү өсөн нэмэгдэж буй чиг хандлагыг нэгэн жуулчин бий болгосон байна. За тэрээр бол Япон зуулчин Солонгост аялахдаа будаа худалдаж авч эх орондоо авчирсан туршлагаа X хуудсан дээр хуваалцсан юм байна. За дунд иргэм насны гэрээ эцэгтэй гэж тодорхойлсон Япон жуулчин бол энэ сарын эхээр Филиппиний Себу хотоос Сөүлд амарч байхдаа Солонгосоос 4 кг цагаан будаа 5 кг бор будаа худалдан авсан тухай тэр мэдээлэл олон нийтэд хуваалцсан юм байна. Японд үн өндөр байгаа учраас би Сөүлд гол ирсэн миний зорилго бол будаа худалдаа авах байсан. За тэгээд Японд бол будаа нь 10 кг будаа 8,000 йен буюу $57 орчмын үнэтэй байгаа. За харин Солонгосоос 10 кг будаа худалдаж авах юм бол 3,000 йенээр худалдаж авах боломжтой гэсэн ийм мэдээллийг түгээсэн байна. За үүний дараагаас бол хүмүүс Солонгосыг зорих нь нэмэгдэж байгаа. За цагаан будаа нь бол хөдөө аж ахуйн зохицуулалттай бүтээгдэхүүний ангилд багтдаг учраас Япон руу аваачихын тулд Инчоны олон улсын нисэх онгоцны буудалд 20 цэрийн дэглэмд хамрагдаж зохих бичиг баримтыг бүрдүүлэх шаардлагатай. За шаардлагатай бичиг баримтыг бүрдүүлж албаны хүмүүс Японд хаягийг нь баталгаажуулсны дараа ургамал экспортлох гэрчилгээг бол олгодог юм байна. За энэ бүх процедур бол нийтдээ 30 минут болдог. За бичиг цаасны ажил бол харьцангуй гайгүй байсан. За харин будаага буцаад гэрлүүгээ үрж авах нь бол нэлээд хүнд байсан гэдгийг тухайн зуулчаа онцолсон байна. За энэ баяг булчингийн дасгал хийж байгаатай адилхан ийм зүйл болсон гэж тэр X хуудсандаа мэдэгдсэн байна. Японы дотоодод будааны үн өссөн учраас Японы олон хэрэглэгчид гадагшаа явж будаа худалдаа хувилбарыг судалж байгаа юм байна. За Инчоны нисэх буудлын 20 цэрийн албаныхны мэдэгдэж байгаагаар сүүлийн 7 хоногт Япон руу будаа экспортлоход олгосон 20 цэрийн гэрчилгээний тоо нэмэгдэж байгаа. 3 дугаар сард гэхэд нийтдээ 119 гэрчилгээ олгосон. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 20 дахин нэмэгдсэн хэрэг болж байгаа юм байна. За энэ хандлага нь Японд бол өнгөрсөн зунаас эхлээд будааны үн өсөж байгаатай холбоотой. За үнийн өсөлт нь бол ялангуяа хот суурин газарт бол их нөлөөлж байгаа. Байнга будааны хомсдолтой байгаа. За энэ зуны хувьд ялангуяа хэд халуунаас үүдэн 2023 онд будааны ургацын нийлүүлэлт бол багассан. За ирж байгаа зуулчд бол Японд ирж байгаа зуулчдын тоо нэмэгдсэн. За сүүлийн үед газар хөдлөлтийн аюултай холбоотойгоор сандрал үүсэж олон хүн бол будаа худалдаж авсан зэрэг нь бол Японд хомсдлыг бий болгож байгаа юм байна. За Японы Kyodo News-ийн мэдээснээр Японд цагаан будааны үн 3 дугаар сард өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 92.1% өснө нь 71 оноос хойш 1971 оноос хойш статистик мэдээлэлтэй харьцуулахад хамгийн өндөр өсөлт болсон байна. За энэ өндөр өсөлтийг дарахын тулд Японы засгийн газар нөөцийн сангаагаас 2 удаа будаа гаргасан ч үр дүнд хүрээгүй байна. За тийм учраас бол бусад орнуудаас будаа нийлүүлэх ийм арга замыг эрэлхийлж байгаа. За Солонгос улс Япон руу 22 тонн будаа экспортлохоор ажиллаж байгаа юм байна. За энэ нь бол 1990 оноос хойш Япон руу гаргаж байгаа хамгийн их хэмжээтэй будаа гаргаж байгаа ийм үйл ажиллагаа болж байна. За цаашдаа бол энэ чиглэлд Япон Солонгос хоёр бол будааны чиглэлд хамтын ажиллагаа өрнөх магадaltaй гэж харж байна.